Дараагийн мэдээлэл чоныг зөвшөөрөлгүйгээр агнасан тохиолдолд 2.2 сая төгрөгөөр торгодог. Тэгвэл амь нас мал хөрөнгө хамгаалах үүднээс чон агнасан тохиолдолд торгодоггүй байх хуулийн зохицуултыг амтны тухай хуульд тусах асуудлыг Улсын хурлын гишүүн Амгаланбаатар өргөн барьж хэлэлцүүлж эхлээд байна. Гэхдээ зөвхөн чон гэлтгүй эрвэс зэрэг бусад зэрлэг амтны асуудлыг зорхитгож болохгүй гэж үзэж байна. Нөгөө талдаа торгуулгүй болчих юм бол хууль бус ан газар авах эрсдэлж давхар хөндөгдөж байгаамаа. Яг малчин ард иргэдийн хувьд амь нас за бизнес болсон мал сүргээ эд хөрөнгө хамгаалахын тулд одоо энэ чоныг одоо агнж болно гэсэн ийм л одоо заалтыг бол бас ингээд энэ амтны тухай хуульд оруулахаар ингээд өргөн барьсан баг. Сүүлийн байдлаар 2019-өөс 24 оны хооронд бол 1059 саарл чоныг агнах зориулалтаар тоо хэмжээг болвол баталж аймагуудад хүргүүлсэн боловч яг чон агнсан тоо нь бол Монгол улсын хэмжээнд 153 саарл чоныг бол агнсан байгаа. Одоо дараагийн удаа эрвэс орж ирэх юм уу? Жишээлбэл тэгээ эн чинь болохгүй байхгүй нэг талтаа. Би одоо байгаль орчин ажиллуулалтын сайдаар ажиллаж байсан өнөөд хэлж байгаа шүү. Яг ингээд мал сүргээ хамгаалах зорилгоор гээд заасан энэ заалтыг бол би дэмжиж байна.